Нэмэнд Улаанбаатар Дэлхийн монголчуудын МЖЛ радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт 7 цаг 10 минутанд танд хүрдэг Дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг радиогийн нэгдүгээр студиэс хөтлөгч Аргун миний бие мөн цэцэг хөтлөгчтэй хамтран хүргэн. За өнөөдрийн найруулагчаар Чимбат ажиллаж байна. Манай Дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай хүмүүсийн төлөө эрүүл бай байгаараа өрөөтэй интернет тэмдэг хамтран ажиллаж байгаа бол хиймэл шүдтэй хоол идэхэд хүндрэлтэй байна уу? Одоо тэгвэл хэлбэр боллоо өрөөтэй 20-ыг хамтран ажиллаж байна. Өглөөний минь цэцэг сайхан амарсан уу? Өглөөний дэргүнаа сайхан амарлаа. Сайхан амарсан уу? Сайхан амарсан. За одоо Улаанбаатар 7 цаг 13 минут болсон байна. Өнөөдөр 2025 оны 5 сарын 8-ны өдрөө. За тэгээд он гараа 128 дахь өдөр болж байгаа юм байна. Он дуусахад 237 хоног үлдсэн байна шүү. За үргэлжлүүлээд Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агарын мэдээлэлтэй танилцдаг. 7 цагийн байдлаар Улаанбаатар хотод 3 градусын дулаан гэсэн байна. Тэгвэл өдөртөө 14 градусын дулаан байж шөнөдөө тэг градустай хонохны. Харин маргааш буюу баасан гарагт өдөртөө 17-оор шөнөдөө 5 градусын дулаан бол бям гарагт өдөртөө 24 шөнөдөө 9 градусын дулаан, ням гарагт өдөртөө мөн 24 шөнөдөө 8 градусын дулаан бол эрэгт аваа гарагт өдөртөө 21 градусын дулаан байж Баатарын хур тундас орж магадгүй. Ийм мэдээлэлтэй байна. За 5 сарын 8-ны өдөр өнөөдөр. За тэгэхээр 5 сарын 8 3 дэлхийн өдөр болж байгаа юм байна. За хамгийн сонирхолтой бас нэглэе гэж би бодлоо. Өнөөдөр дэлхийн элжигний өдөр юм байна. За элжиг гэд чамаг нэг элжиг шиг гэвэл чамд ямар санагдах вэ? Гэхдээ одоо нэг амар хүн дээр тусахгүй дээ. Хүн дээр тусахгүй юу? Хүн дээр тусахгүй яа тэгэхээр өөрөө би угаасаа жоохон мэлээ олох учраас гэхгүй юу? Гэхдээ гэхдээ ер нь ямар хүмүүс элжиг гэж одоо ажиллах вэ? Жохон нэгдүгээр жохон залхуу хүнийг тэгээд ах шиг хандлага байгаа. Хоёрдугаар жохон удаан ойлголцтой хүнийг тэгээд ах шиг байгаа. Тэгээ ер нь ингээд нэг илжигчээ өөрөө ингээд нэг юм тайван явж ядсан нэг юм амтэн штэ тий. Нэг тийм хурд мурд байхгүй одоо адуутай харьцуулахад гэх юм уу тий. Тийм учраас хүмүүс нэг тийм жохон удаан тайван за зарим тохиолдолд залхуудуу тэгээд нэг юм ойлгоц жохон удаан муутай хүнийг л тэгээд ах шиг гэдэг штэ. За дэлхийд ч одоо бид нар чинь 365 хоног тий. Тэгээ 365 хоног болгонд нэг өдөр одоо нэг өдөр болгоныг амтан зарцуулбал зайлшгүй элжиг энэ дунд нь орох ёстой гэж үздэг юм байна. За яагаад вэ гэхээр элжиг одоо хүн төрөлхтний хөгжилд маш их хувь нэмэр оруулсан амтан гэж үздэг. Яагаад тэгэхээр асар их төвчээртэй ерөөсөө ажил болохгүй, нөхцөл байдал болохгүй ямар ч ажлыг хийж л байдаг юм байна. За тэгээд энэ ийм одоо ажлыг хийхэд түүний нэг зан одоо нөлөөлдөг гэж үздэг юм байна. Энэ бол зөрүүд зан. Нэрээ жишээ хүний зөрүүд гэдэг чинь нэрээ тий. Би одоо цэгийг залах уу гэж хэлэхээр нь янз янзаар бодлоо. Ер нь бол зөвөр илжиг шиг гэхээр мэдээж эрэг хамгийн ихэлж толгойд орох зүйл бол тэнийг инээ тэрээдтэй биш. Ерөөс яг л зөрүүд хүмүүс гэдэг чинь өөрсдөө зүтгэж шүү. Надад яга зөрүүд гэдэг энэ тодорхойлт ерөөс орж ирэх юм бол илжиг магадгүй би зөрүүд гэж нэг амар болдгоо юм шиг байна. Илжиг би зүгээр л жоохон залах уу нөө хойрог тэгэл байж лээдэг тий. Юу ч хэлсэн одоо хүнээр бол тэ юу ч хэлсэн. За гэлээждэг нэг юм хүн шиг л санагдсан шүү дээ. За элжиг мэдээж хэрэг дэлхийн та хаана амьдарч байгаас хамаарат элжигний өдрийг бол янз янзаар тэмдэглэнэ. За элжиг ихтэй улсууд гэж болоо байгаа. Гэхдээ Монгол бол харьцангуй элжиг ер нь бэдгүү шахуу гэж хэлэх бах те. Хулан гэж амт байдаг шүү дээ те. Тэр чинь зэрлэг элжигний төрөл юм лээ шүү дээ. Бид нар ч одоо юу гэж боддог ч нөгөө морины төрөл гэж боддог, дадууны төрөл гэж боддог бол элжигний бас төрөлтэй гэж орд юм байлээ. За ямар ч байсан элжиг гэдэг амтан бол яг одоо бидний бодож байгаа шиг тийм залхуу лав биш юм байна. Түрүүний ярьсан шиг. Ерөөсөө л хамаг ажлыг л нуулдаг амт юм байна л да. Ерөөсөө намхан морийг бодвол адууг бодвол намхан гэхдээ маш их төвчээртэй, даацтай ийм амт. За тэгээд энэ олон мянган жил хүн төрөлхтний одоо хүлгийн залгах гэх юм уу, ачаа тээврийг нь тээвэрлэх. За уул хизүү хад тасгаар бусад амтын явахгүй газараар тэгээд тоохгүй зөрүүлээл явчихдаг. За ийм амт юм байна. За энд нь одоо бид нар талархчих хэвээр гэж үзээд 5 сарын 8-ыг 2018 оноос хойш дэлхийн элжигний өдөр гэж тэмдэглэдэг болсон юм байна. Элжиг гэхээр ажлын мал гэж ойлгодог шүү дээ гэсэн зөрүүд гэж санагддаг гэсэн байна. Элжиг чи зөрүүд гэдэг гэсэн байна. Дотор хүмүүсийг нь элжигтэй их зөрүүлдэг байсан эртний монголчууд гэсэн байна. Надад бол хамгийн түрүүнд зөрүүд гэхээс илүү залхуул гэж орж ирж байна да. Зэдэд нэр ажлын мал гэхэр чи ажилдаа сайн гэх юм уу ажилдаа ингээл хийгээл өөр хөрөгтэй ингээл балгаад явдаг хүмүүс илжигтэй зүүрлж болох байх нүггүй юу. За гэхдээ бид нар илжиг гэд хэлжүүл хүн болгоно л бас нэг тийм дуртай хандахгүй байна. Яг тэгэхээр нэг тийм
юу шүү дээ ойлголттой шүү дээ тийм сөрөг ойлголт байгаа тийм. Гэтэ үнэндээ бол илжиг гэдэг бол тийм сөрөг ойлголт биш юм биш үү манайхаа ер нь их ажлын ачаалттай. Тэгээд их сэтгэлийн одоо хаттай гэх юм уу гэдэг үнсгэр нь хэлхин. Гэтэ мэдээж зүрүүд бай гэж уриалж байгаа бол ш. За илжиг гэдэг бол их сайхан буянтай амьд юм байна. Тэгээд ямар ч гэсэн ийм амьтан байдаг юм байна. Бүгдээрээ энийг мэдэж авцгаая гэдэг дэлхийн өдөр болж байгаа тул тэ. Аха. Мөвшралах начиг таг зөрүү зөлөг болтой юм билээ гинэ. Энэ арабын орнуудад тэнийг дуугаа нэг хэлээд ойлгодоггүй хүнийг илжиг гэж хараадаг. Хамаар гэдэг гинэ. Аа. Тэнийг дуугаа нэг хэлээд ойлгодоггүй. За энэ ер нь миний илжигний ойлголттой ер нь жоохон төхөндөө. Төгшин үү тэ. За нарлаг мандал баяраа. Яагаад ч юм илжгийг хараад өрөвдөөд байдгаа гэсэн мэн. Тийм үү. Энэ ингэсэн мэн бөөр бол бондоор илжиг ёстой хайр амтан байна лээ штэ гэсэн мэн. За би бас илжгийг бас нэрээ эргээ бодоход нэг тийм бид нар чинь ингээд ойр байгаа амархан байгаа зүйлээ хайрладаг юм. Би яагаад гэж боддог вэ гэхээр олон жил пүрүс унсан л да. Тэгэл нэг юм нэг тийм юу биш шүү дээ. Одоо юу гэх юм. Одоо гоё тансаг унаа бол биш шүү дээ. Гэтэ эргээ удсан чинь ингээл миний амьдралын хамгийн хэцүү эсгүй ч юм уу хамгийн ингээл одоо хэцүү одоо аюултай эрсдэлтэй үед одоо ингээл яг хүл залгацсан л байгаа байхгүй. Тэгэл бодсон ч ёстой ямар буянтаа унаа. Тэгэл ёстой ийм буянтаа унаа, буянтаа амьдад гэдэг чинь чимээгүй л гэж тийм ээ. Эднээсийн норон дээр л баг амьдрал тогт юм шүү гэж амар сүртэй. Чиний норон дээр босож ирсэн. Тийм учраас нэрээ эргээд хүн төрлөختөн хүнд хэцүү даавнуудаа хизээ юугаар дууллаа гэсэн чинь илжигтэй бас холбоотой юм лээ. За Улаанбаатар хотод 7 цаг 19 минут болсон байна. Хамтран ажиллагчаа танилцуулчаад үргэлжлүүлье. Хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл байгаарай гэсэн уриатаар интернет имлэг аригуна эрүүл байгаарай. За интернет имлэг улаан хоолой, ходоод, бүдүүн гэдээс уушиг, голын эргэтэн хөх, за мөн элэг цусноор булчирхай, дотоод шүүрлийн булчирхай, бөөр шээсний зам, чих хамар хоолой, толгой хүзүү, яс, зөөлөн эд, эмэгтэйчүүдийн мис засал, гэмтэл соггийн мис засал гэх мэтчлийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Тэгээ хамгийн гол нь улсын болон хувийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй байдаг юм байлээ. За өнөөдөр бас дэлхийн улаан хүзүүний хор тавдрын өдөр юм билээ. За тэгэхээр бас ер нь эрүүл мэндтэй бас анхаарах цаг болсон байна. Ер нь өөртөө анхаарах хамгийн том хөрөнгө оруулалт бол имлэгээр үйлчлэл сурах хэрэгтэй юм билээ. За би одоо бусад хүмүүс ихэнх нь л тийм байдаг байх гэж бодож сайн мэдгүй юм дотор нь асууж байгааг болохоор имлэг рүү очино гэхээр нэг тийм ханаагаад сэтгэл зүйн ханаагаад очино гэхээр нэг тойр цухтамар яг илжиг зан үдлээ. Манай их нар бид хоёр байн ингээл муудалцдаг байхгүй. Гэхдээ чи ингээл эрүүл мэндэ ингээд үзүүлчих гэхээр үзүүлэх ёстойгоо мэдчихэм мөртлөө нэг л илжиг зан үдлээ. За өнөөдөр энэ ажилтаа гэл ураг шалтгаалаад. За гэхдээ эргээ бодоод байхад ер нь эрүүл мэндтэй бас өөрийнхөө эрүүл мэндэд анхаарна гэдэг чинь ирээдүйдээ өөртөө хөрөнгө оруулж бас гадна хойч үедээ ялангуяа маш зөв одоо дадлыг, соёлыг бий болгох үндсийг тавьж байгаа юм билээ. За яг манай үеийнхэн миний бодлоор манай үеийнхэн одоо яг юм эрүүл мэндтэй ингээд машина бид нар чи ингээ гоё цэвэрлж ингээл одоо тоноглохдоо бүүн кайф байдаг үстэй тэрэн шиг энэ махан бие тэнд арчлаад тордохдоо кайф авч сурах хэрэгтэй юм шиг санагддаг. За тэгээд энд очих одоо өөртөө тавих анхаарал хандуулах нэрээ би юу байгаа вэ гэдэг өөрийгөө нэг тогшиж чагнаж үзэх газар бол яалтчгүй интернет. Одоо нэг жишээ ярил л да. Би сая 2 хоногийн өмнө нэг бийд байсан 2 шиг стенд курс авахулсан. За тэгсэн чинь эмчээс нэг зүйл сонсон яасан гэхээр миний тэр бөөр өвчлөөд байгаа шалтгаан бол миний төрөлхийх байсан. Оншийн тодруулсан. Тэгээд эмч юу гэж хэлсэн гэхээр ийм төрөлхийн бөөр нөвчдөг ийм онштой хүмүүс бөөрөө бүр дууссныхан дараа ярьдаг. Чи ирсэн гэж байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө багаасаа бөөр нь ингээд нэг жоохон зовирлаад явдаг учраас угаасаа л нэг иймэрхүү байд юм байна гэд өвчнөд тасцсан байт юм байна. Тэгэнгүүт дасаж явж эсвэл ингээд имлэгийн хаалгаар татахгүй да явж сар агаад очингуудаа нэгэн тал бөөрэ ахуулахаас өөрцгөө болцныхаа дараа очдөг чи яар нэртэрсэн гэж хэлээ. Тэгээд ер нь бол ингээд хэдүүлээ шалтгаглаад хоошин тавиад ингээд авахгүйгээр ерөөсөө ингээд зоригтойгоор нэг ингээд имлэгийн хаалгыг татаал оншоо тодруулаад ингээд нэг хэцэг хугацааг өөртөө зарцуулчих хэрэгтэй юм билээ. Тэгэх юм бол таны
нэгдүгээрт цаг, хоёрдугаарт мөнгө, гуравдугаар сэтгэл зүйн байдал ч юм бол хамаагүй айтайхан байх болно. За тэгээд энийг мэдээж интермед имлэг уриалж байгаа. Тэгээд хавдрын цогц үйлчилгээ, тусламж үйлчилгээг интермедийнхаа үзүүлж байгаа. Оншилгоо, мэс засал, хим эмчилгээ, байн эмчилгээ, дархлаа эмчилгээ, дааврын болон эмчилгээний хоол зүй, за хавдрын дараах хяналт, нөхөн сэргээх, мэс засал зэрэг нэг дор хийгддэг гэдгээрээ интермед имлэг маш том давуу талтай байна. За интермед имлэгийн хамгийн том давуу талууд нь одоо маш чанартай орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. За мэрэгжлийн эмч нарын багтай маш таатай орчинтай хамгийн гол нь дуртай үед очиход 24 цаг 7-ны 24 цагаас ажилдаг тийм одоо хилтэстэй. За энэ болгоно үнэхээр яг үйлчлүүлэхэд одоо очиход тулахтай газар л интермед болж ирдэг. За тэгэхээр утасны дугаар нь 77 техник 11 юм байна. 77 техник 11. За мэдээж хэрэг интермед цэг имэн гэдэг аль биесны вебсайт нэгэ та бүхэн ороод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Интермед Hospital Mongolia гэдэг Facebook-оос аввал аль биесны Facebook пэйж хуудсан байгаа шүү. Манай лайк дараад дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Манай нэвтрүүлэгтээ хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл байгаарай аваарай. Интермед имлэг хамтран ажиллаа. Баярлалаа. За дараагийнхаа мэдээлэл рүү оръё. Өнөөдөр би түүхэн төрсөн 2 алдартай хүн ярина. За хальтхан ярих юм бол бас 3 ч алдартай хүн ярьж болно. За нэгдүгээрт нь Марта Викс гэж энэ эмэгтэйн талаар ярина. Энэ болохоор гэмт хэргийн хохирогч болсон ийм эмэгтэй. Тэгээд түүний хувьд Норвег Йеменийн улс төр нийгмийн шударга осны сэдв болсон ийм хүн юм бэлээ. За хоёрдугаарт нь Рони Лот гэдэг хүний талаар ярина. Энэ бол хурууга бэртээчээд тэгээд тайруулаад үргэлжлүүлж тоглосноор домог болсон ийм Америк хөл бөмбөгийн алдартай тоглогч юм бэлээ. За тэгэхээр нэгдүгээрт нь Марта Викс гэдэг энэ эмэгтэйгээс эхэлье гэж хэлсэн. Тэгээд загвар өмсөх мөрөөдөлтэй ийм нэгэн бүсгүй олон улсын аллагын хэрэгт холбогдсон талаарх түүхийг өнөөдөр хэдүүлээ ярина гэсэн. Марта Викс гэж яг хэн байсан бэ гэхээр 1985 оны 5 дугаар сарын 8-ны өдөр төрсөн Норвегт төрсөн ийм эмэгтэй. Тэгээд загварын ертөнцид хөл тавьж исэн ийм ухаалаг үзэсгэлэндээ бүсгүй гэж түүнийг хүмүүс хэлдэг. За ер нь л өөрөө багаасаа загварын ертөнцид маш дуртай, хэрсүү, ийм шийтэмгийн зан төрхтэй ийм охин байсан юм байна. Тэг гэр бүл ойр дотныхоо хүмүүс нь өстой үнэхээр ухаалаг охин шүү, хөөхөн хэрсүү сэргэлэн гэж ярьдаг ш манайхан тий. Ийм зан төлөвтэй. За тэгээд Марта өсөл мөрөөлөө хөөхийнхаа хажуугаар Лондоны элит сургуулиудын нэг болох Regents Business School-д олон улсын бизнесийн чиглэлээр сурч исэн юм байна. За тэгээд түүнийг маш ирээдүйтэй, олон найз нөхөдтэй, маш сайхан инээмсэгэлдэг гэж эргэн тойрны хүмүүс нь хэлдэг ийм эмэгтэй байна л да. За 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Мартагийн хувьд амьд байсан хамгийн сүүлчийнх нь орой болж таарсан. Тэгээ Марта энэ үедээ 23 настай байсан. Дөнгөж Лондон хотод найзуудтайгаа хамт Maddox Club гэдэг ийм нэртэй шөнийн цэнгэний газар орж хөгжүүлсэн байгаа. За ингээд найзууд нь цэнгээ эд өрнж явахад Марта нэгэн залуутай гарч явахыг харсан. Тэгээд энэ цагаас хойш найзууд нь Марта дахиж хизээж хараагүй буюу гинт сураг алгасан. За хамт байсан найзууд нь болохоор Мартаг Фарук Абдулхак гэдэг ийм залуутай хамт гарч яваад алга болсон гэдгийг баталсан байдаг. Цагдаагийнханд. За ингээд 3 сарын 14-нд гараад алга болчихж байгаа тийм үү. Тэнгүүтээ 3 сарын 16-ны өдөр 14, 15, 16 гээд бараг 3 өдрийн дараагаар түүний цогцыг олсон. Ямар амьд юм бэ? Тэгээд хэд хоног ирж хайсны эцэст Мартагийн цогцыг Фарукийн амьдардаг байрны зойронд хогны доор нуусан байдалтайгаар хагас нүцгэн хүчрхийлэлд өртсөн байх магадaltaй ийм цогцыг нь олсон байгаа. Тэгээд шүүх шинжилгээнд юу гэж хэлсэн дурдсан байдаг гэхэлэр богцсон учраас амьсгалах боломжгүй болсон. Хүзүү орчимдоо тийм гарын хүчтэй даралтын улам мөртөө буюу богцсон байсан. Тэгээд нүүр болон бие дээрээ задуулсан шарх сорив байсан. Бэлгийн хүчирхийллөө улмөрч илэрсэн гэж ингэж шүүх шинжилгээнд дээр нь тэмдэглэсэн байт юм билээ. За тэгээд сэжигт нь бол мэдээж сургуулийнх нь хамт суралцагч Йемений харьяат Фарук Абдулхак гэдэг ийм залуу байсан. Тэгээд энэ залуу тухайн үедээ Йемений ерөнхийлөгчийн ойрын хүрээллийн хүн байсан байна. За өөрөөр хэлэх юм бол баян эрх мэдэлтэй гэр бүлийн хүү гэж хэлж болж байна л доо. Аав нь Шейх Шариф Абдулхак гэдэг ийм олон улсад бизнес эрхэлдэг тэр бумтан ийм хүн. Өөрөөр хэлэх юм бол тэр бумтай айлын хүү гэсэн үг. Тэгээд хэрэг гарснаас цөөн цагийн дараа Фарук шууд Египтээр дамжаад Йемен рүү цогцсон байдаг юм байна.
За ингээд хамгийн гол нь энэ хэргийг зохицын олоод мөрдгөө энэ залууг хайсан чинь нэгдүгээр зугтцсан. Тэгээ хоёрдугаарт имэн ингэт юм байна. Өөрийн иргэнийг гадаад улсаж сэлжүүлдэггүй гэсэн юм хуультай юм байна. За. Тийм учраас Лондонгийн цагдаагийнхан түүнийг эргүүлж авчрах боломжгүй болсноор энэ хэрэг явдал одоо хүртэл шийдэгдээгүй 2008 онд гарсан. Тэгээд 2023 он 25 он гэхэд ерөөсөө сурагч хэмээн байхгүй байгаа тань. Тэгээд Мартагийн аав олон жилийн турш охиныхоо хэрэгт шудраг яс хайгаад хэвлэл мэдээлэл болон дипломат шугамар тэмцээр ирсэн одоо хүртэл тэмцэж байгаа юм хүн юм бэлээ. Тэгээд хамгийн гол нь 2003 онд BBC-гийн мөрдөн шалгах нэвтрүүлэг байд юм байна. Тэгээ энэ нэвтрүүлэг болон Sunny Day Times гэдгийг сонин хамтарч агаад Фарак Абдул Хак гэдгийн залуутай WhatsApp гэдэг аппликейшнаар холбогдсон байгаа байхгүй юу? Ярьсан гэсэн үг. За тэгэнгүүтээ энэ ярьсан баримтаа нийтэлсэн юм билээ. Энэ ярилцлаганд юу гэсэн гэхээр надад тэр орой бол үнэхээр хүндхэн байсан. Би зөвхөн мартахыг л хүсэж байна. Би түүнийг алаагүй гэж хэлж болж чадахгүй гэж хэлсэн байгаа байхгүй юу? Тэгээд ийм мэдээлэл хийчээд энэс өөр ямар ч нэг сүүлийн үеийн шинжлэгдсэн мэдээлэл авахгүй. Тэгэхээр өөрийнх нь энэ хэлсэн үгнээс бол түүний алгыг хэрэгт нь бүр ингээд нотлогдсон байгаа зү тийм ээ. Би түүнийг алаагүй гэж хэлж чадахгүй гэдэг чинь бол ер нь шууд утгаар алцгаал гэсэн үг шүү дээ. Тэгээд ийм байдалтай байгаад хахад түүнийг хуулийн цорхоогоор ч юм уу эсвэл нөгөө улсынх нь Йемений хуулинд зааснаар бол ерөөсөө шилжүүлэх боломжгүй байдлаар түүнийг шүүх боломжгүй. Тэгээд 2023 оны байдлаар Фарук Абдул Хак гэдэг энэ залуу Йемент байгаа хэврээ юм бэлээ. Тэгээд аав нь энэ Мартагийн аав нь буюу хохирогчийн аав нь хэлэхдээ миний охин бол зөвхөн нэг хүний амьдрал бишээ. Тэр бол дэлхийн нийтэд шударгаас ирж хайж байгаа олон охтын бэлэгдэл гэж хэлсэн байт юм билээ. Тэгээд энэ болохоор одоо ч зарим тохиолдолд эргэж нөгөө нэг ингэж сошиал гарч ирдэг ийм хаштаг хэрэгэлдэг Марта шударгаас хайж гинэ гэдэг ийм хаштагаар хүмүүс бичдэг юм байлээ. Одоо хүртэл хүмүүсийн иш татаж ярьдаг олон улсын тавцанд мартагдаагүй байгаа ийм хэрэг явдал гарсан. Тэгээд энэ хэрэг явдлын эзэн болох Марта гэдэг энэ бүсгүй 1985 оны 5 сарын 8-нд төрж исэн юм байлээ. Олон улсын анхаарлыг бол үнэхээр их татсан ийм кейс гэж хэлж болно л да. Бас нэг ийм шудраг бос явдлын хохирогч болсон юм хэмээн л. За дэмжиж ажиллагчид танилцуулах манай нэвтрүүлгийг сонгой хайрхан дүүргийн татврын хилтэс дэмжиж ажиллаж байна. Тээврийн хэрэгслийн албан татвараа хуулийн хугацаанд төлөөгүй бол гарах эрсдлийг танилцуулъя. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас 13/2/9-ийн зааснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан оногдуулсан торгох шийтгэл автозам замын байгууламж ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хугацаанд нь төлөх 13/5-ын эргэн хуулийн этгээд энэ хуулийн 13/2/9/22-ын 4 заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол автотээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно. Тиймээс автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татврын хугацаа 5 сарын 30-ны өдөр дуусна. Иргэнтэй автомашины татвараа хуулийн хугацаанд төлж барагдуулсныг зөвлөж байна. За сонгой хайрхны дүүргийн татврын хилцээс мэдээлж байна. Баярлалаа. За баярлалаа. Сонгой хайрхан дүүргийн татврын хилцээс дэмжиж ажилласан. За. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. Маш харамсалтай хэрэг болж ирсэн юм байна. Би өнөөдөр Хотопиксор бас нэлээд ярьжсэн санаж 5 сарын 8 бол одоо миний хувьд бас их тийм шүтдэг гэх юм уу. Одоо үлгэр жишээ авдаг хүний төрсөн өдөр. За тэгээд би нэг төрсөн өдөр бол ярьдгүй. Гэхдээ өнөөдөр ялдчихгүй яри гэд нэг хүний нэрийг татъя гэж бодлоо. За энэ хүний нэр бол Дэвид Аттенбороу. За Дэвид Аттенбороу өнөөдөр 99 нас хүрч байна. Нэлээд өндөр настай юм шүү дээ. За тэгээд 99 нас хүрсэн мөртлөө өнөөдөр буюу 99 насныхаа төрсөн өдрөөр бас сүүлийн бас нэг киногоо гаргаж байна. Энд одоо хүртэл ингээл яриад зохиолоо уншаал өөрөө ингээл зохиолоо бичээл ингээл явж идэг ийм хүн. Тэгээ үнэхээр гайхалтай. Тэгээ сүүлд одоо өөрөө юу гэж хэлсэн бэ гэхээр за бид нэр ингээд энэ дэлхийг авч үлдэх, хэвээр нь авч үлдэх, эрүүлэр нь авч үлдэхэд өөрсдийн чадах зүйлийг хийх ёстой. Ингээнд бол бидний харах ёстой газар бол одоо сүүлийн хэлснээр нь шүү. Харах ёстой газар бол газар биш юм аа. Далаа юм аа. Далаа дээр маш их амьтад устж алгуулж байна. За тэр тусмаа хамгийн гайхалтай нэг үзүүлэлт нь гэх юм уу мод хэдэн жил үүссэн гэж бодож байна. Хэдэн жил үүссэн гэдэг нь хизээ үүссэн бэ? Одоо
Дэлхийн 200 300 сая жилийн өмнө үүссэн байдаг юм байна. За мод динозавр айл хэлнээс нь өмнө амьдарч исэн амьтан шарк буюу акул. Акул 300-аас 400 сая жилийн өмнөөс 300-аас 400 сая жилийн турш энэ дэлхий дээр ноёлсон, амьдарсаар ирсэн амьтан өнөөдөр 3.2 нь устчаад байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр дэлхийн түүхэнд одоо хэдэн зуун сая жил амьдрал үүснээс хойш түүхэнд байгаагүй юм сонин үйл явдал болж байна. Энэ бол хүний үйл ажиллагаа. Тэгэхээр бид нар бас энэ одоо хариуцлагагүй загасчлыг одоо анхаарах хэрэгтэй болж байна. Энэ бол миний одоо сүүлийн өдрүүдэд би хүлээж байна. Өөрөө хүлээн зөвшөөрж байгаа. 99 гэдэг бол үнэхээр гайхалтай нас. За тэгээд сүүлийн өдрүүдэд хүлээж энэ боломжийг ашиглаад би дэлхийн нийтэд хэлмээр нэг үг байна. Энэ бол далаараа бид нар анхаарах хэрэгтэй. Загасчлыг хариуцлагагүй загасчлаа болмоор гэдэг санаалсан. За яагаад энийг хэлж байгаа вэ гэхээр өөрөө энэ ч одоо 99 настай гэдэг чинь нэлээд одоо сэтгэвртэй гараад аль хэдийн суучих хүн байтал гэл идэвхтэй ингээл ажиллаад дуу хоолой өргөд байгаа. Дэвид Аттенборо гэдэг бол зарим хүмүүсээ зүгээр нэг хөдлөгч юм уу зүгээр нэг дуу хоолой биш ээ. Зарим хүмүүсээ бурхан. За хүмүүс бол ерөөсөө л дэлхийн хамгийн гайхамшигтай баримтат кино хиний хоолойгоор гарсан байдаг гэхээр Дэвид Аттенборо. Бүхэл хүмүүс ерөөсөө баримтат кино энэ дэлхийн гайхамшигт одоо амьтадтай, шинэ амьтадтай, гайхамшигт байгалуудтай Аттенборогийн хоолойгоор танилцсан байдаг. За энэ утгаараа Дэвид Аттенборо гэдэг хүнд онцгой тийм анхаарал гэх юм онцгой тийм чадвар байна. Энэ бол хүмүүсийн анхаарал үгийн хүн болгон сонсоход бэлэн байгаа. Магадгүй цорын ганц хамгийн их хүмүүс бодлого гаргах, шийдвэр гаргагч ер нь хамгийн сонсох магадaltaй хүн бол бүр ингэж зүрх сэтгэл рүү хүлээж авах сонсох магадaltaй хүн бол Дэвид Аттенборо гэж хэлдэг. За тийм ч учраас нүг магадгүй зарим нь амьд бурхан гэж бас нэрлэдэг байгаа юм. За тэгээд би зүгээр Дэвид Аттенборогийн талаар бүр ингэж санаанд оромгүй 99 нас гэдэг бол бүр ингэж үнэхээр санаанд оромгүй нас 99 нас гэж юу гэсэн үг вэ гэдгийг би зүгээр тавчхан сонсогчдод хүргэе гэж бодлоо. Дэвид Аттенборо Ан Франкээс хөгшин. Мартин Лютер Кингээс хөгшин. За одоо хаас хэдэн жилийн өмнө бүр хагас зууны өмнө ингээд нас орсон хүмүүс гэх юм уу тэднээсээс илүү настай. Нэрээ тийм. Настай хүн байгаад байгаа байхгүй юу? За тэгээд антибиотик үүсгэхээс өмнө төрсөн. За тэгээд тийнейжер буюу одоо өсвөр нас гэдэг ойлголт болохоос өмнө өсвөр нас өнгөрөөцсөн хүн. Тэр Дэвид Аттенборо саран дээр явсныг өөрийн биеэр хараа зогсоогүй. Түүний хүүхдүүд нь саран дээр явсныг хэлж чадна. Харчихсан бол. За тэгээд надад хамгийн сонирхолтой нь Дэвид Аттенборо дэлхийн ван гэдэг гаригийг нээхэд Дэвид Аттенборо байсан. 1906. Гаригийн тооноос хасахад Дэвид Аттенборо байсан. Ямар их хэмиг үзэж туулаа вэ нэрээ те. Үнэхээр магадгүй дээрэс нь эн чинь ингээ зүгээр нэг ингээ хүлээж авдаггүй ер нь нэг мэдээллийг илүү өндөр түвшинд шинжлэх ухааныг өндөр түвшинд хүлээж авдаг. Тэгээд магадгүй одоо амьдарч байгаа хүмүүсээс насных нь хувьд аваад үзэхээр зүгдуулахаар тархин дотор нь юу ийс явдаг бол юу үзэж тулсан хүн юм бэ? Үнэхээр гайхамшигтай амьдралыг туулж идсэн хүн шиг санагддаг. Яста хөөрхөн хүн штэ гэсэн байна. За тэгэлгүй яах вэ? За тэгээд Дэвид Аттенборогийн зүгээр товчгоо өнгөрөөсөн амьдралын дуртад өнгөрье гэж бодлоо. Дэвид Аттенборо 26 онд 5 сарын 8-нд за англи төрсөн юм байна. За англи хүн багын ийм 3 хүүхэдтэй айлын дундх нь юм байна. За тэгээд ах нь дүүгийнх нь Джон одоо дүүгийнх нь одоо продюсерыг хийдэг юм уу? Менежерийг хийдэг. Тэр жүжигчин юм байна. За энэ хоёр ингээ явцсан. Харин Дэвид Аттенборо шал өөр ажил хийгээ явжсэн байгаа. Тэр юу хийжсэн гэхээр 11 нас хүртлээ зүгээр энэ тентхийн юм хуучин хаягдсан зүйл одоо скол ийм нөгөө чулуулаг гэтэр хайгаад сонирхлоор хайгаад явдаг байсан. Ийм хүү. Багын л ийм хүрээлэн буу орчинтой сонирхолтой ийм хүү байсан байгаа. Тэгэд цэрэгч яваад 23-4 настайдаа хаана одоо ажилд орохоор очсон бэ гэхээр за энэ 23-4 нас хүртэл юу хийжсэн бэхээр хүүхдийн шинжлэх ухааны номыг редактор хийжсэн байна. Тэр багын бас ингэ сонирхол нь бас тийм юм байлээ. За тэгэд 23-4 наснда BBC-д хаана ажил салбарт нэхэр радиод нь ажлын ярилцлага одоо анкета өгчээсэн юм байлээ. За тэгэд өөрөө бас продюсерийн албан тушаал дээр өгчээсэн гэж бас бадрангуй байсан гэдэг. Тэгээд нөө BBC талаас нь Дэвид Аттенборо шоолоод байт юм лээ. Энэ 23-4 настай бацаан юм продюсер болох гээд өгчээсэн гэдэг. Гэхдээ энэ нэг хүний сонирхлыг их татчихсан юм байна.
За тэр хүн нь болохоор BBC радиогийн биш BBC гэдэг одоо телевизийн одоо Мэри Адамс гэдэг хүний сонирхлыг татчихсан. За Мэри Адамс энэ үед одоо бүгд тэр ингэж төсөөлөхөд энэ үед телевиз байгаагүй. Дэвид Атамор амьдралдаа нэг л удаа телевиз үзчихсэн. Телевиз гэж юу гэдэг юм мэдгүй. Гэхдээ Мэри Адамс телевизтэй авчлах юм аа гэж санал болгосон. Гэхдээ 3 сарын одоо сургалт нь хамрагдсан шүү гэдэг нөхцөлтэйгээр. За ингээд BBC болон Дэвид Атаморын хамтрал эхэлсэн гэж хэлж болно. За ингээд BBC гэдэг байгууллага бол дэлхийн хамгийн хүчирхэг хэвлэл мэдээллийн байгууллага болсон. Дэвид Атаморов жижиг байхаас нь ахуулаад орж ирээд одоо энэ дэлхийн ноёрхох тийм байгууллага болтол нь орж ирсэн. Тэгэд мэдээж хэрэг BBC зүгээр байгаагүй. Яг энэ шинжлэх ухааны баримтат киноны талбарт маш том орон зай байгаа хүмүүс юм сонирхдаг юм байна. За магадгүй ингээд соён гэгэрүүлэх ажил чухал юм байна гэдэг үднэс маш амбицтай, гайхалтай том кинонуудыг төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ болгонд нь багаас нь залуухан 24 настай Дэвид Атамборов ороод хоолоо дууга хүргэж эхэлсэн байна. За тэгээ 24 наснаас 99 нас гэдэг чинь 75 жилийн турш. Гашгүй яах вэ тий? Аюулгүй. Бүр үнэхээр бурхан нь бол бараг аргагүй юм байна. Залуудаа ямар царайлаг байсан юм бэ? Шүд мүд инээж байгаа нь ер нь цаанаас ингээд нэг хүнийг ингээ харахаар нэг юм нүдэнд дулаахан байдаг шүү дээ. Үнэхээр нүдэнд дулаахан юм залуу байна. Яа. За энэ радио Таймс гэдээ харуулж байна. За ингээд Дэвид Атамборов инхүү одоо 99 жилийн турш BBC-д хоолойг нь уншсараад хүн болгоны таньдаг мэддэг дэлхийд даяар алдартай хүн болсон байна. За би тэгээд Дэвид Атамборов танд төрсөн өдрийн мэнд одоо монголоор сонсохгүй л ахalta. Тэгээд монгол сонсогчдийнхаа өмнөөс төрсөн өдрийн мэнд дэвшүүлж байна. Тэгээд би хувьдаа бас баярлалаа гэж хэлмээр байдаг. За яг хөө Дэвид Атамборов та байдагт баярлж байна. За баярлалаа. Улаанбаатар хотод 7:39 минут болж байна. Хамтран ажиллагчаа танилцуулаад дараагийн хүнээ танилцуулъя. За хэмэл шүттэй хоол идэхэд хүндрэлтэй байна уу? Тэгвэл одоо хэлбэр болсон танд корего байх болно. За хэрв та хэмэл шүттэй бол дараах завир ер нь хэмэл шүттэй холбоотой нэг завирууд байдаг. За жишээ нь бойл өвдөх, тогтоц муутай байх. Яг ингээд нөгөө амандаа яг таарахгүй байх тохиолдол байдаг. Амархан унчаад байдаг ч юм уу. За тэгээд бойлонда даралт өгөхөөр тэгээд хоолгоод өвтгөөд байдаг. За ер нь л эвгүй мэдрэмж төрөөд байвал корегаг санал болгож байна. Хэмэл шүтний төрхлөг корeg нь хазалтын хүчийг 38% нэмэгдүүлдэг гэж байгаа. Тэгэхээр ийм учраас одоо нөгөө хүссэн болгоно идэх боломжтой. Тэгээд санаа зовхгүй байх айгуу сайхан боломжийг бүрдүүлж байна. Харин корего төрхлөг нь болохоор хэмэл шүтийг 8-аас 12 цаг барьж бүтэн өдрийн турш дуртай хоолоо идэх боломжийг олгодог гэж байгаа. За тэгэхээр ер нь бол хэмэл шүттэй хүмүүст маш хэцүү асуудлуудад тулгардаг. За одоо жишээлбэл бүр сүүл рүүгээ хоол шингэхгүй болоо гэж одоо долгитой дуртай хоол ундаач идэж чадхаа болчдөг. Тийм гисэн. За тэгвэл корего туслана. За яаж туслах вэ гэхээр ерөөхдөө корего дотроо төрлөөсөө хамаарат 4 өөр байгаа. Гаатай, сингэнсэн, амт агуулаагүй, буйл хамгаалагчтай гэсэн 4 төрөл байгаа. За тэгвэл энэс гадна корего максел гэдэг шинэ бүтээгдэхүүн гарсан. За энэ бол хэмэл шүд болон шүдний завсар хоолны үлдэгдэл орохоос 5 дахин илүү хамгаалдаг ийм төрхлөг байгаа юм байна. Тэгээд маш нарийн хошуутай учраас хэмэл шүдний бүх хэсэгт нь жигтгэн төрөгчдөг гинэ. Тийм учраас нөгөө бат бүх наалтаад тэрнээс гадна нөгөө энэ тэнүүгээр нь ерөөсөө тийм нөгөө хоолны үлдэгдэл ордгоо. За мөн корего биоформула гэж бүтээгдэхүүн байгаа. Энэ болохоор хэмэл шүд цэвэрлэх шахмал таблет юм билий. Энэ ихтэй гой санагцсан. Ер нь хүмүүс ингээ хэмэл шүдээ ингээ ийм савн дотор усыг л хийждэг шүү дээ тий. Тэгвэл тэр чи яг ингээ ариун цэврийг нь сайн одоо 100% гэдэг ч юм уу. За 100% байхаа болиг гэхэд 99% хамгаалж чадчих нүг илүүгүй шүү дээ. Зөвхөн л усан дотор хийчин гэдэг чинь. Харин тусгай бүтээгдэхүүн буюу корего шахмалыг хэрэглэх юм бол ингэж байгаа. Одоо тэр усан дотор ингээд энэ шахамлыг хийгээд 3-5 минут байлгах юм байна л та. За тэгсэн тохиолдолд амны эвгүй үнэр үүсгдэг бактерийг 99% устгадаг гэж байгаа. Мөн химийн шүтэн дээрх толбыг арилгаад таны химийн шүдийг одоо нөгөө юм шинэлэг байдлыг мэдрүүлнэ буюу амны хөндөж маш гоё сайхан цэвэр цэмцгэр дээрээсээ нэмээд маш гоё шинэлэг юм байх нэ. За би түрүүн бүгд нь илжигний түүхийг ярьсан шиг хүн ингээд тийм ачаал таадаг байх тусмаа чимээгүй өөрөөр илжиг шиг гэх юм уу одоо юм чимээгүй зөрүүд байх магадaltaй байдаг юм байна гэж бодож байсан. Тэгээ манай дээдлийн үеийн ер нь нийтээр дээшлэх тусмал тийм болд юм шиг. Нэг тийм төвчээртэй гэх юм уу тэгэл өөрөөр зүтгэждэг. Тэгээд би юу хэлэх гээд байна гэхээр магадгүй таны ойр тойрны хүнд настай тэгээд ингээд гомдлохгүй байгаа хүн байж магадгүй. Гомдлохгүй байх магадлал маш өндөр. За доошлох тусмаа илүү их гомдлож байна. Гомдлохооч мэдгүй хүн. Тийм гомдоод би одоо гомдлох ёстойгооч мэдгүй ингээл амьдрах ёстой гэж бодож байгаа хүн байж магадгүй. Тэгээ би яагаад энэ түүхийг гаргаж ирж байгаа гэхээр отгон цэцэг гээд нэг сонсогчийн сэтгэлдээсэн. Имэдээ ингээд юу өгсөн чинь
цовин хоол хийж өгсөн чинь хэдэн өдөр мах идээгүй байсан юм. Мах идэж чадахгүй хөрх юм. Тэгээд энэ коригог аваад мах идчихэд уйлсан гэж байгаа. Хөрх юм. Тэгээд тэр үед л ингээд уйлсан. Тэгээд тэр болтлоо ингээд нэг юу их ингээд чимээгүй байгаад байсан. Идэж чадахгүй байна гэд гомдлоо дэж чадахгүй, ядаргаатай ч юм уу мэдгүй олон юм бодоод ингээд явдаг хүмүүс бас байдаг юм шиг үлээ. За тэгэхээр та бүхэн бас ойр хавьдаага дотны хүндээ анхаарал хандуулмаар байвал коригог сандуулахад үзэрээ. Тэгээд магадгүй гайхамшигтай нэг жаргал нэг өдрийн жаргал бэлгэлэгч юм байлгүй. Би имэд авч хөр шийдсэн байна. За худалдаалах газруудын хувьд бол бүх хэмээ сангуудаар e-mart номингийн сүлжээ дэлгүүрүүдээр зарагдаж байгаа юм билээ. Шүдний дагна гэсэн Facebook хуудаснаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Манай нэвтрүүлэгтээ хэмээ шүдтэй хоол идэхэд хүндрэлтэй байдаг энэ асуудлыг одоо хэдүүлээ мартацгаая. Корего танд туслах болно. Баярлалаа. За дараа нь нэг хүний төрс өдрийн тухай хальтхан яриадахыг, товчхон яриадахыг. За энэ хүн бол Ronnie Lott гэдэг юм хүн юм байна. Хурууга бэртээчээ тайруулаад үргэлжлүүлээд тоглосноор нэрд гарсан. Тэгээд ийм Америк хөл бөмбөгийн домогт хамгаалагч юм байна. Тэгээ ер нь ингэж нэрд гарсан ч байх вэ? Угаасаа тийм сайн хамгаалагч байсан. Тэгээд энэ үйл явдал нь түүнийг бүр л олон улсын давцанд таниулж өгсөн ийм үйл явдал юм байна л да. 1950 оны 5 дугаар сарын 8-нд Америк нэгдсэн улсын Нью Мексико мужид төрж исэн ийм хүн. Тэгээд аав нь нисэх хүчинд алба хаадаг. Ер нь багасаа л нэг тийм маш сахилах баттай гэр бүлд хүмүүжиж өссөн хүн юм байна. Тэгээ өсвөр насндаа Америк хөл бөмбөг, саксон бөмбөг, бейсбол гэд маш олон спортоор идэвхтэй хичээлж агаад энэ дундаасаа 1981 оноос эхлээд мэрэгжлийн одоо Америк хөл бөмбөгийг сонгоод мэрэгжлийн хамгаалагчийн замнаа эхлүүлсэн гэдэг юм билээ. Тэгээд ер нь нөгөө хичнээн хамгаалагч хийж байгаа ч гэсэндээ түүний энэ тоглолт бол ерөөсөө яг ингээд талбай дээр гарчих юм бол бусад тоглогчдоо нэлээд айц төрүүлдэг, маш хүчтэй. Тэгээд хурдан хариу үзүүлдгээрээ алдарсан юм тоглогч юм байна л да. Тэгээ нэг сэтгүүл төгсөн ярилцлагатай гэсэн бэлээ. Би дахин төрсөн ч хамгаалагч л болно. За. Ингээд нөгөө нэг яг ийм алдартай буюу энэ хэрэг үйл явдал болсон тоглолт бол 1985 оны тоглолт юм байна л да. Лигийн тоглолт. Тэгээд Ronnie Lott тухайд Сан Франциско 49ers гэдэг ийм юунд багт тоглож байгаа. Тэгээд өрсөлдөгч бүрийн айдас болсон юм тоглож байлаа л да тухай үед. Тэгээд улирлын сүүлийн тоглолтын үеэр баруун гарынхаа ядам хуруунд хүнд бэртэл авсан. За тэгээд ямар бэртэл авсан гэхээр яснууд нь үеэр ингээ хугарсан. Тэгээ мах нь урагдсан байдалтай. Ийм байсан. Тэгээд эмчнэр болохоор хурууг ингээ бүрэн хэвэн болгохын тулд мэс засал хийх ёстой. Тэгээд танд доотлон 8-аас 17 хоногийн хугацаанд нөхөн сэргээ хэмжлэгээ хийх шаардлагатай гэж хэлж ирсэн юм байна л. Тэгсэн Лотын хувьд болохоор шийдвэр нь бол улирлын тоглолтод оролцож би чадахгүй болчих юм байна. Бага орох хэрэгтэй болчих юм байна. Би энэ бүх хугацаанд гэж бодсон байгаа. Эмчийг ингэж хэлэнгүүт нь. Тэгээд бодож байгаад юу гэж шийдсэн бэ гэхээр хурууга бас багийнхаа хожлыг илүүд үзсэн. Тэгээд өөрөөр хэлэхдээ бол миний гарын үзүүрээс хэдхэн сантиметр тасраал үсттэй ийм хэн зүйлээс болж би амжилтаа алдаж чадахгүй гэж хэлсэн байт юм билээ. Миний гараас хэдэн сантиметр тасраал үсттэй юу? Миний хуруу тасрал үсрээл хурууг бол олно гэсэн. Үсрээл гаргүй болно гэсэн. Амар агаад. За тиймээс мэс засал хийлэхээс татгалзаад оронд нь гэмтэлтэй хурууныхаа одоо дээд хэсгийг тайруулах юм санал гаргасан юм байлээ. Тэгээ эмчнэр уг нь бол мэс засалд ороод итгэжсэн. За мэс засал хийлгээд ингээд нөхөн сэргээ хэмжилгээ хийлгээд энэ ч цаашдаа нөгөө уртуудаа хугацааны карьераа бодож байгаа байлгүй дээ гэж бодож исэн боловч Лот эмчнэрт дастаад өгчхөө би дараагийн тоглолтод ормоор байна. Гэж хэлсэн. Тэгээд ингэсэн чи эмчнэр бүр ингээ шоконд орсон. Тэгээд хэдхэн хоногийн дараа цоошин хамгаалтын байрлалд алдаагүй тоглолт хийж бага дахин аврагын шатанд хөтлсөн ийм тоглогч юм байлээ. Тэгээд тоглогчид болон үзэгчдийн дунд түүнийг хүн биш танк эсвэл NFL-ийн самурай гэж нэрлэдэг. Гинэ ингэж хочилсан. Тэгээ хожим өөрөө дурсаж ярихтаа болохоор тухайн үедээ үнэхээр зөв шийдвэр юм шиг санагдчихсан. Харин одоо би хүүхдүүдэд гитар тоглож чадахгүй, гитарыг зааж өгч чадахгүй л жоохон гонигтай юм да гэж хэлсэн байдаг гинэ. Тэгээ ер нь яг юм ярилцлагуудаас нь харахад нэг тийм нэлээ өөдрөг үзэл бодолтой хүн юм шиг байлээ. Тэгээд нийтдээ 4 удаа Супер Боулын авраг болж исэн, 10 удаа Pro Bowl шалгарсан, Америк хөл бөмбөгийн Hall of Fame гэдэг юм юунд танхимд одоо 2000 онд нэрээ мөнхөсөн хүн юм бэлээ. За бас нэг онцгой чадвар нь гэсэн чи айгүй нийтдээ тавч хариулдгаараа нийлээ алдартай юм байна. За сэтгүүлчид ирээд хамгийн хүчтэй тавцлагч юм бэ гэж асуухаар би гэдэг гинэ. Хамгийн аимшигтай хамгаалагч юм бэ гэхээр би гэдэг гинэ. Хамгийн их золиос гаргадаг тамирчид хэм бэ гэхээр би гэдэг гинэ. Тэгэл ер нь сэтгүүлчид юм асуухаар л ингээл ганц өгүүлбэрээр хариулаад байдаг ийм хүн байт юм байлээ.
За тэгэхээр энэ тоглогчийн төрс өдөр нь тохиож байгаа юм. Одоо л яг зодог тайлсан гэсэн л дээ. Зодог тайлаад буйны байгууллага тэгэл өөрөө нөгөө нэг дасгалжуулагч эдэр хийгээд явж байгаа юм билэ. За. Зэрлэг хүн бэ болсон чинь яа. Хуруудалч тоохгүй тоглоод байдаг юм хүн байт юм байна. Дараагийн мэдээлэл рүү бүгдээ орцгоё. Бүгдээ 1885 оны англи руу очно. Тэгээд энэ одоо үйл явдлыг Эвен голын гайхамшиг гэж нэрлэдэг гэх юм уу? Гэж нэрлэдэг юм байлээ. За тэгээд бүгд хэний тухай ярих вэ гэхээр Сара Хенли гэдэг нэг юм бүсгүйн тухай манай гол дүр өнөөдрийн түүхийн гол дүр. Сара Хенли гэдэг бүсгүй зүгээр нэг энгийн ууг нь одоо зөөгч бүсгүүлтэй. Тэгээд 1885 оны 5 сарын 8-нд за яг энэ Клифтон гэдэг гүүрэн дээр Сара Хенли зогсож исэн. За Клифтон гэдэг гүүр Английн Бристол хотод байдаг. Клифтон гэдэг гүүр 75 метрийн өндөртэй. 75 метр гэдэг бол 25 давхар гэж тооцох хэрэгтэй. За. Би харин яг хэр өндөрлөө гэж бодож байсан. Баримжаагүй байт юм байна. Тий. Тэр 25 гэхээр одоо манай мэдгүй нэг хэсэгтээ хотын хамгийн өндөр байрлалгаас нь хангаа ч юм уу тэрнээс өндөр гэсэн. Одоо н актив оруулж 25 давхар хаа. 25 давхар гэдэг бол асар өндөр юм байрлал. За энэ өндөр одоо гүүрэн дээр яах гэж зогсож байгаа гэхээр яг энэ Клифтон гэдэг энэ хэсэгтэр хүмүүс амиа орлох гэж ирэх цуглардаг угаас алдартай тэмцээг юм байна 1885 онд. Тэгээ Сара бүсгүй 22 настай байсан энэ бүсгүй энэ дээр зогсож исэн. За яагаад зогсож исэн шалтгаан нь өглөө нь сүйт залгуусаа захиа авсан байгаа. Сүйт салонд хүнтэй харилцаагаа таслахыг хүссэн гэсэн юм. Одоо захиа аваад тэгээ хөрхий сэтгэлээр унаад ингээд зогсож байгаа царин дээр. За одоо ийхт бол харьцуулшгүй. Яг тэгэхээр тухайн үед сүү тавьчаад болно гэдэг нь бол одоо доромжлол эсвэл гутамшиг энэ ер нь эмэгтэй хүний хувьд л амьдрал одоо дуусч байна гэсэнтэй адилхан ийм зүйл эсэн. За тэгээд сүүлд бол ер нь бол эмэгтэйчүүд ирэх хайцангуй гайгүй болж байгаа болохос 1885 оны тухай бүгд ярьж болохоор энэ бол маш хүн дээр охин 22 настай бүсгүй хүлээж авсан гар цагун ингээд зогсож исэн байна. За ингээд мэдээж хэрэг Сара өсөрсөн. Гэтэ Сара ямар хувцастай өсөрсөн бэхээр тэр үеийн хувцсны дайшинцтайгаа байсан. Дайшинцнуудын клинторин гэдэг ийм төрлийн дайшинц үзэн кринолин гэдэг. За ямар дайшинц вэ гэхээр одоо бүгд тэр яг кинонд дэр хардаг шиг ийм том бөмбөр байдаг. За тэрийг энэ тодорхой юугаар адууны одоо үсэр ч юм уу өөрөөс төмрөөр ингээ хүчтгээд хэлбэр оруулсан байдаг. Тэгсэн чинь гайхамшиг 75 метр буюу 25 давхар барилгаас үснэ гэдэг бол зүгээр л угаасаа батны өхөл. Услаа зогсон ч өхөл ерөөсөө чулуудаа зогсон ч өхөл гэтэл тэр нөгөө дайшинцны хорм байна. Шүхэр үйлчлээд тэг яг тэр үед нь Эвен гол юм татарсан байсан. Тэгэд Сара ямар ч осол бэрдэлгүйгээр одоо шалбагийн дээр очиад онсон. Тэгээд Сара амьд үлдэж чадсан. За тэгээд тийм учраас хүн ингээ 25 м өсөрсөд амьд байж болд юм уу гэдэг ингээд санаанд оронгүй юм үйл явдал болж байгаа учраас Эвен голын гайхамшиг гэдэг юм лээ. Тэгээд Сара хожимо одоо өөр хүнтэй гэрлээд аж аргалтай амьдсан 85 нас нассан байдаг. Тэгээ өөрөөр хэлэхдээ бол би тухайн өдөр бурхан намайг амьд үлдээх хувьтай байсан юм билгүү дээ. Би амьд үлдсэндээ баярлалаа гэж хэлсэн. За энэ хүрээд манай өнөөдрийн дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг өндөрлөх боллоо. Хайртай хүмүүсийн төлөө эрүүл байгаарай оройтой. Интернет имлэг манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаа. За мөн хиймэл шүдтэй хоол идэхэд хүндрэлтэй байгаа бол Коригаг одоо хэлбэр боллоо. Оройтой хамтран ажиллаа. За сонсогчдод өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 8 цаг 10 минутаас манай эфир та мэдхүү нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа зэги. Баярлалаа Аргуна.